За манай ихч байна. За ихчигээ модель болгочлоо. Тэгээд үсээ саяхан би тайрсан байж байгаа сарын өмнө 6 сарын өмнө омбри хийсэн. Яагаад үсэнд нь омбри будаг хийдэг вэ гэдгийг таад баг ойлгож байгаа. Яадаг вэ гэхээр үсийн нэлээ өтгөн харагдвал нүүрний өнгө, нүүрний хэлбэр, үсний өтгөн шингэн гэдэг. За ингээ бүх юмыг омбри будалтаар шийддэг. Будалт маань ганган гэхээсээ илүү энгийн өдөр тутмын амьдрал илүү зохицохоор хийгдгээр илүү давуу талтай байгаа. Тэгээд өнөөдөр би будгаа нөхөөд эхлээд нөхчин дараад нь үсийн харин тис өөр болох уу эсвэл яг энэ стилэнд барих уу явцдаа шийднэ. Окей. За тэгээд цуг гараа манайхаа. Окей. За тэгээд угныхаа хэсгийг төрхлээ ингээд төрхлээ наашаа ингээд уусгаад төрчлээ. Энэ ингээ уруу ойртог байж байгаа хэсгийг ийшгээ тэлгээд уусгаад энэ нийлж байгаа хэсгийг ингээд нэмхэн байх хэрэгтэй. Энийг урд нь явахдаа бас айгу баг хороор явцсан болохоор энэ хэсгийг ингээд ахаад нэг удаа явуулт зүгээр. Гэхдээ нэг удаа явуулсан дээр зөвхөн ийм бүр ийм нэмхэн яг нөгөө нэг шин байгаа хэсэг ингээд арай жоон зузаа гэх юм бол эднээс илүү цайраад энэ нэмгийн хэсгүүд зүгээр л юу гэдэг жоон басраа цайрна гэсэн. Тэгээ ингээд тусгаарлаад ингэчүүл доошоо урсахгүй болгохгүй үсээ хийж байгаа. Тэгээд энэ том орон зайн дотор үс илүү гоё юу гэдэг арай жоон софт гоё цайрна гэх юм агаартай. Айгүйх цайруулагч игээд жижигхэн цаасан дотор амар агааргүй дээрээс нь айгүй хүчтэйгээр явж байгаа бол жижигхэн цаасан дотор хийгээд тэгээ дээрээс нь айгүйх нялаад хийчих юм бол нөгөө нэг үс чинь шатцсан байна. Тэгээд энэ том цаасан дээр би албаар юм агаартай хийж байгаа. Гэхдээ яг энэ шатгаар хэмжээний бус цайруулалт хийгээгүй байгаа. Зөөлхий явж байгаа гэх юм да. Тиймэрхүү байдаг чи тэрийг л маш анхаарах хэрэгтэй манай өсч байгаа. Окей. Зя манай сайн нөгөө нэг юу яасан? Үсээ будцсан, дээр нэг юм байсан. За одоо үсээ ингэ нөхөл тэгээд ийм болцсон байна. Та харж байгаа бол энэ үсийг омбри гэж хэлсэн. Одоо энэ яаж юм гэхээр ингээд гэрд орж ирээд ингэ солигдоод байгаа биз? Ингэ солигддог тэмдэг шиг болчихж байна. Ингэ нүүрэн дээр ийм контртай. За угнаас цаанаас нь явж байгааг мэддэхгүй. Энэ ийм байж байгаа. За ингэ явцаараа. За тэгэнгүүт энэ яадаг вэ гэхээр ерөнхийдөө үсний үндсэн үсний өнгийг өөрчлөхгүйгээр за хамгийн нөгөө нэг хүмүүс хэлдэг хамгийн үнэтэй омбри гэж юу гэлтэй юм бэ гэх. Би тэрийг бүр тайлбарласан гэдэг. Яагаад гэхээр хүмүүс үсээ бодохдоо дандаа юу гэдэг юм бэ? Гоёлох гэж байгаа юм гээд нөгөө нэг хүмүүс мэдэхгүй авч дандаа хэтрүүлсэн бодолтууд хийгээд байдаг. Тэгэхээр одоо энэ омбри гэдэг юмны үндсэн гэдэг юм нь юундээ оршдог юм бэ? Үнэндээ юм гэж. Одоо шиг магадгүй хүмүүс шууд ойлгохтой бол хийлгэж байгаа үнэ нь одоо юу гэдэг 300 доллараас дээш байдаг болохоор тэрэндээ үнэтэй гэж боддог. Энэ мөнгөний үнэтэй бол биш ээ. Яг мөнгөний үнэтэй гэдэг бол юу гэдэг нь 300 долларын бодолт гэхэд хамаагүй хямдхан баг өргөө чантай баг адилхан. Яагаад би энийг ингэж хэлж байгаа вэ гэхээр нэгдүгээр нүсний өөрийнхөө үндсэн өнгийг сольдгоо. Яг хүний өөрийнхөө төрөлх хүчний өнгийг сольдгоо. Хоёрдугаар нь ноолуур хэсэг нь яг өөрийнхөө төрөлх өнгөөрөө үзүүр байж байгаа сор хэсгүүд нь цайвар өнгөнд орж ирдэг. Цайвар өнгө орж ирэхдээ нүүрний өнгөнөөс хамаараад дулаахан юу гэдэг кул тонтоо гэдэг тэгээд ингээд жирийн натурал гэдэг иймэрхүү өнгөнүүд орж ирдэг. Тэгээд тэр өнгийг тохируулах нь амар чухал. Дээрэс нь энэ ус одоо харж байгаа бол цагаан ус нэлээд их байдаг. Гэхдээ одоо ингээд харахаар цагаан усны баахгүй болсон байгаа. Гэхдээ энэ усыг цагаан ус дарах гэж юу гэдэг юм боддгоо. Боддог тийм бодолт биш. Дээрэс нь энэ хийгдэж байгаа будалтыг үзүр хэсгүүд дээр будгийг одоо юу гэдэг нь эсэлдүүлэгч будгаар биш өнгөлөгч будгаар будчихэж өөрийнхөө төрөлх үсийг оргиор нь авч үлддэг гэдэг санаа явуулдаг. Тэгээ энэ үсний үнц нь хамгийн үнэтэй юм юу гэдэг вэ гэхээр нүүрний өн, нүүрний хэлбэр, үсний өтгөн шиг ингээд бүх юмыг тааруулдаг. Тэгээ тэр нь ямар учиртай юм бэ гэхээр тайрал дээрэс нь өөрөө байж байгаа угаагаа тавьсан байж байгаа байдал нь өөрөө яадаг вэ гэхээр өөрөө үсээ илүү хөөлөгдөг, илүү өтгөн харагдуулах зорилттой. Тэгээ энэ
октоодын бодлого биш, октоодих биш. Өсвөр насны октоодих биш. Хүүхнүүдийн буюу хүүхнүүд хэлгчээд багтуу үеийн үлдсэн насны амьдрал дээр барих ёстой тиймэрхүү бодлогын техник байгаамаа. Тэрэндээ илүү хүнс нь оршдог шүү манайхаа. За тэгээд өнөөдөр би их чага үсэг ямар ч бодцсон байж байгаа сарын өмнө тайрсан. Одоо ингээд байж байгаа ерөнхийдөө үеийн өнөөдөр ажиллаа гэдэг ингээд хамаагүй бооцсон байж бид өнгөсөн задлаад ерөнхийдөө яг байж байгаа юм. Ерөнхийдөө юу гэдэг юм. Ингээд нэг жоохон яваад өгчтэй. Тэгээд иймэрхүү байж байгаа нь ерөнхийдөө илүү амар байдаг. За тэгвэл өнөөдөр үсийг өөрчлөх гэж байна. Танд жоохон бод цаас юм баг байлаа. Уул нь утаараа бол гоё л юм л да. Гэтэ нөгөө ажил хийхдээ дандаа боочдөг болохоор жоохон богиносгчул зүгээр юм уу гээ. Тэгээ ерөнхийдөө яг сүүлийн баачгал да. Тийм хэдэн жил нэлээ урт биштэй байсан. Та цаахан анзаарсан бол Америкийн ерөнхийч Дональд Трамп тангар өргөсөн. Тэрэн дээр нэг хүүхэн одоо шинэ үгэнд амар юм нэлээ баян хүний эхнэр бас амар баян хүүхний стил ньютонд бүр хитрхи яг манай нөгөө Дубайгийн баячуудын дөнгөж мөнгөтэй болж байгаа баячуудын стил үсээ амар ганган ингээ бооч моцсон стил үүссэн. Тэгэнгүүт би хэлээд байдаг энэ бодолтны стил яадаг вэ гэхээр яг энэ өөрийнх нь байж байгаа танилтаа нийлээд энэ илүү үнцэн юм аа. Одоо энэ үсийг сэнсцсэн бай, сэнсдгийг ороогүй бай магадгүй. Нүгтэд ямар нэгэн баяр шил шууд явсан ч гэсэн юм тохиромжтой энэгүүрээ илүү онцлог байд юм аа. Тэгээ сая яг тэр Дональд Трампын тангар өргөсөлтөөр байсан эмэгтэй хүн үсийг би ярьсан байх гэхээр хитрхи амар гоё ингээ бүр гоёлоо явж хардсан бооцсон. Тэгээ амар юм цагаан бижигтай корсет өмссөн тий. Амар юм задгай. Тэнгүүт нэг амар юм хямдхан баян стилийг харуулчих жоохгүй. Тэнгүүт тэр амар их мөнгөтэй хүн одоо хүртэл магадгүй шүү дээ. Өөрийнхөө үсийг олж чадаагүй, өөрийнхөө стилийг олж чадаагүй л явж байна. Тэгэхээр биднээсээ ойлгож байгаа ойлголт юу байдаг вэ гэхээр заавалчгүй мөнгөтэй, баян, аим соёлтой хүн юу гэтэндээ илүү юмыг гоё мэдэрдэг те зүг байдаг гэдэг бас утга бас биш байд юм аа. Яг энэ дээр хэлж байгаа. Тэг яг ахаад нэг хэлэх гэдэг юм Дональд Трампын эхнэр Мелани Трамп байсан. Тэр бол үнэхээр аимшигтай стил жинхэнэ хай зэрэгтэй стил байсан. Гэхдээ тэр хүний жирийн үедээ байж байгаа өсний засал одоо та анзаарч байгаа яг манай хчдэр байж байгаа өсний засал өнгө ерөнхийдөө яг л тэр өсний засалтыг л хийсэн байна. Тэгээ энийг би яагаад ингэж албаар тодтогч хэлээд байгаа вэ гэхээр ийм энгийн байдлыг хүмүүс чухалчилж энэ амьдрал дээр илүү тохиромж үүсгдэг энийг үнцэн гэж хэлээд байгаамаа гэдгийг хэлэх гээд байна. Тэгэхээр энэ ганган гоё гэхээсээ илүү энгийн өдөр тутмын үнэнд нийцж байгаа гэдг нь өөрөө омбри гэдэг бодлогын хамгийн үнцэнтэй хэсэг юм а гэдгийг ойлгочих юм бол бүгдийн манай монголчууд бүгдээрээ гоё ус боддог болно гэж найдаж байна. Одоо яг манайхны ус бодлогын чадвар бол маш сайн. Гэхдээ соёлын хувьд бас жаахан ойлгох юм нэлээд байгаа бүгдээрээ. Тийм болохоор энэ усыг магадгүй та хэд өөрийнхөө үсэд цэлд үсчэндээ бас санал болгоод иймэрхүү бодолтод гээд харуулах бас өөр хаа гэж бодож байна. Тэгээ одоо би ихж байгаа үсийг дараагийн төвшөнд өөрчлөх гэж байна. За окей. За мэж болцсон.